Зя хэлсэн. Өнөөдөр 7 сарын 31 болж байна. Тэгээд сүүлийн үед вебинарыг баг 3-7 хоног байгаа хаа. Тэгээд үе үе орж ирж вебинар нэрэтлэр мэдэм хэрэг тэрийг хийх гээд ороод ирлээ. Тэгээд сүүлийн видеон дээр харин 2-3 аваа баярлалаа энэ гэвчихсэн байхаар би бас урам ороод нэрэл бас ухаантанд хэрэгтэй ч үж магадгүй мө гэж бодоод ямар ч гэсэн өнөөдөр зориод ороод ирсэн. Тэгээд 20-оос хойш ерөөхдөө зүгээр тэмдэглэл хөтлөөд явж исэн. Нөтнөр тулгуурлаж байгаа учраас нэлээд олон 2-7 хоногийн хугацаатай энэ төр хуучирсан мэдээллүүд бол байх магадaltaй. Гэхдээ яг макро банкинг идэвхтэй дагдгүй өдөр болгон маркетинг тангаад харилцаад идэх улсууд байх юм бол бүгдээр ер нь бол боломжийн байх болов гэж бодож байна. Тэгээд өчигдөр төв банкны митинг болсон. Тэгээд FOMC-гээр юу болсон бэ гэхээр хоёр шиг governor dissent хийсэн ба. Тэгээд dissent гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ тохиолдолд төр санал зөрчилдсөн гэдгийг ярьж байгаа. Тэгэхээр өчигдрийн шийдвэрээр төв банк маань юу гэж ямар шийдвэр гаргасан бэ гэхээр бодлогын хүүг хэвэнд нь байлгана гэдэг шийдвэр гаргасан. Тэгээд хоёр governor бодлогын хүүг бууруулах хэрэгтэй гэдэг ийм саналтай байна гэдгийг бол илэрхийлсэн байна. Тэгээд хэр баг ер нь бол ингэ санал зөрчилддөг юм байна. Тэрийг энэ статистикаас харах юм бол Волкийн үед нэлээд зөрчилдөж ирсэн. Энэ бол 1980-ад он байсан. Greenspan-ийн үед бол 1990-2000-ад оны үед бол тодорхой тохиолдлууд бол байсан. Bernanke, Yellen хоёрын үед бол ерөөсөө нэгч байгаагүй. Bernanke бол бүр 2008 оны санхүүгийн хямралын үеэр байсан chairman байгаа. Тэгээд тэр үеэр нэгч хүн dissent хийж байгаагүй гэхээр ер нь сүүлийн 18-9 жил бол төв банкны шийдвэр гаргагчид бол бүгдээ дандаа санал нэгтэйгээр нэг бол бодлогын хүүг нэмээд нэг бол санал нэгтэйгээр бодлогын хүүг бууруулж исэн юм дүр зургууд байдаг. Бол саяны 7 сард бол хоёр хүн санал зөрчилдснөөрөө төв банкны оролцогчдын дунд одоо 12 гишүүн байгаа байхгүй 12 гишүүдийн дунд бол нэлийн санал зөрчилдөж эхэлж байгааг харуулж байгаа. Тэгээд яг энэ FOMC митинг болохын өмнөх өдөр Трамп шин одоо зарилгүйстэй гарын үсэг зуранга хэвлэлийн баг хурал хийсэн. Тэгээд тэр хэвлэлийн баг хурал маань өөр сэдвээр болж исэн боловч яг бодлогын хүүтэй холбоотой асуултыг сэтгүүлж асууснаар Трамп юу гэж хэлсэн бэ гэхээр бодлогын хүүг энэ удаагийнхаар бол бууруулахгүй байх гэхдээ 9 сараас бууруулна гэж би сонссон гэж хариулсан байна. Тэгээд Паулийн хувьд бол пресс конференсийнхаа үеэр 9 сард бууруулна энэ гэсэн яриаг бол хийгээгүй. Ямар нэгэн тийм мэдээлэл бол өгөөгүй. Тэгээд илүү hawkish тонтой буюу нэлээд болгоомжтой байрын яриаг бол хийсэн. Тэгэхдээ өргөжлүүлэн цаашдаа зах зээл дээр ямар дүр зураг ажиглагдаад байгаа вэ гэхээр төв банкны митинг тэр тус маань FOMC митингүүд бол зах зээл дээр бол нөлөөлөх хүч бол нэлээд бага болж байгаа харагдаад байна. Ягаад тэгэхээр Паулыг яриа хийсний дараа маркет өчигдөр тухайн өдрөө хаагт хүмүүн нэлээд хүчтэй унсан бол метагийн орлогын тайлан сайн гарангууд буцаад ерөнхийдөө бол уналтмаа сэргээд өсчихөж байгаа байхгүй. Тэгэхээр зах зээл маань хэмэл оюухантай холбоотой том технологийн компаниудын орлогын тайлан дээр төв банкны бодлогоос илүү анхаарал хандуулж байгаа гэдгийг нэг талаараа харуулсан ийм хөдөлгөөн болсон байгаа. Яг тэгээд цаашлаад нөтнүүдээс хэдүүлээ нэг нь ухаад харах юм бол энэ чарт аягүй сонирхолтой чарт юу вэ гэхээр 1990-ад оны үед Америкийн ихэнх мужуудад хамгийн гол ажил бол manufacturing буюу үйлдвэрийн ажил байсан бол 2024 оны байдлаар хамгийн гол ажлууд одоо юу болж таарсан бэ гэхээр healthcare, hospitality, public administration, professional services гэдэг ажлууд болж таарсан. Тэгээд hospitality гэдэг маань юу хэлж байгаа гэхээр одоо илүүтэйгээр энэ буудал энэ үйлчлэгээний газруудыг ер нь бол hospitality гэж хэлээд байгаа. Тэгээд healthcare гэдэг маань мэдээж манайхаа ойлгож байгаа эрүүл мэндийн салбарын ажилчид бол илүү дамгаалдаг болсон. Тэгэхээр Америкийн эдийн засаг ерөнхийдөө нийгмийн бүтцэд гарсан том өөрчлөлийг бол харуулж байгаа. Тэгээд энэ бол төрийн бодлоготойгоор хийгдсэн ийм өөрчлөлт. Тэгээд Трампийн хувьд энэ тарифтай холбоотой бодлого бусад улсуудтай хийж байгаа энэ худалдааны хилцээрүүд энэ бүх ажлуудаар дамжуулаад юу хийх гээд байгаа гэхээр Америкт эргүүлээд энэ хүү үйлдвэрлэл гэдэг зүйлийг ерөнхийдөө бол авчих гээд байгаа. Тэгэхээр 21-р зууны аж үйлдвэрийн хувьсгалыг Америкт дахин хийх гээд байна гэсэн үг. Тэгээд зөндөө олон хөрөнгө оруулагчдын хувьд миний хувьд ч тэр одоо энд үзэж байгаа хүмүүсийн хувьд ч тэр бидний хинэнч нөгөө аж үйлдвэрийн хувьсгалын үед амьдарч байгааг учраас яг энэс болоод яг зах зээл маань яаж өөрчлөгдөх вэ гэдгийг ер нь бол бид нэр төсөөлж чадахгүй байгаа шиг байна л да. Тэгээд энэтэй холбоотой би аягүй сонирхолтой яриа сонсон. Тэрхүү яриан дээр юу гэж ярьсан бэ гэхээр энэхүү аж үйлдвэрийн
дахин сэргэлтээс болоод эдийн засгийн өсөлт бол айгүй хурцнаа. Тэгээд ямар ч инфляц бий болохгүйгээр айгүй хүчтэй өснөр хүмүүсийн амьдрал ерөнхийдөө сайжаад дараагийн одоо Америкийн эдийн засгийн өсөлтийн ерөнхийдөө алтан үеийг хэлж ингэж хэлж болно. Тэгээд энэс болоод маркет бол нэлээд хүчтэй өсөх буюу нэлээд бабли буюу хөөсөрсөн маш өндөр тийм тоон дээр очих магадaltaй гэдэг ийм одоо таамгийг гаргаж байгаа тийм яриаг бас сонссон. Тэгээд Andreessen Horowitz бас энэ асуудлаар бас ярьж байлаа. Andreessen Horowitz-ийн би подкастыг сонсон чинь надаа юу нэг айгу таалагдсан бэ гэхээр түүхийн мэдлэг айгу сайтай юм бэл. Тэгээд хүмүүсийг ерөнхийдөө бол өмнө амьдарч ирсэн ерөнхийлөгчдийн нэр устай, он сар өдөртэй ямар шүү бодлогод явуулж ирсэн. Яаж ерөнхийдөө бол Америк эдийн засгт нөлөөлж ирсэн гэх мэтлээ айгу тийм гой аргументуудыг гаргаж бол ер нь бол ярьж илээ. Тэгээд тиймэрдүү шинжээчдийн яриа бас яваад байгаа юм байна. Тэгээд энэтэй холбоотой бас би яг юмнууд уншаад мүлжүүртэй болон дээр дараагийн дугаараар бас бичиж оруулъя гэдэг бодол байгаа. Гэхдээ энэ хамгийн чухал сэдв байх нь эсвэл арилжаатай холбоотой гоё айдинууд ерөөхдөө байх нь үгүй юу гэдэг мэдэхгүй байна. Сүүлийн үед яг шинэ дэрлэлийн хувьцаанууд арилжааны айдинууд бид нараас судлаад ерөөхдөө бол хуваалцаад явж байгаа. Тэгээд тэднээсээ бас ярилцах байх. Трамп НАТОгийн төлөөлөгчтэй бас уулзсан нэг тийм уулзалт болсон. Тэгээд НАТОгийн хувьд НАТОгийн гишүүн орнууд нийт GDP-гийнхаа 5%-ийг батлан хамгаалалтаа одоо зарцуулах юм зорилготой байна. Цаашдаа бол тийм хандлагатай байх болно гэдэг ийм шийдвэрүүдийг гаргасан. Тэгээд Трампын бол маш олон энэ гадаад бодлогууд бол амжилттай явж байгаа. Тэгээд Jack Farley энэ чартыг шеэрлсэн байсан. Тэгээд энэ маань юу вэ гэхээр зээлийн картны чанаргүй зээлийн хэмжээ буурж байгаа гэдэг ийм үзүүлэлтийг гаргацсан байсан. Тэгээд core inflation буурсан үзүүлэлт бол сүүлд бол гарсан. Энэ болохоор 7 сарын 15-нд гарсан үзүүлэлтүүд явж байгаа шүү гэн. Тэгээд энийг бол жоохон хуучилсан датанууд явж байна. Тэгээд хамгийн сүүлд энэ бас саяхан гарсан өчигдөрхөн гарсан дата. Энэ маань юу вэ гэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн маань 2 дахь хувилбарлаар 3% өсөлттэй гарсан. Тэгээд хүлээлт маань ойролцоогоор 2.6% байсан бол тэрнээс 0.4%-аар өндөр буюу эдийн засгийн өсөлт маань хүчтэй гэдэг байна гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд core inflation суналцтай байна гэдгийг бол харуулсан. Дахиад нэг энэ жиргээ байна. Баруун талын энэ дийригээ залуугийн оруулсан юм байна. Мэдээлэл маань юу вэ гэхээр Meta-гийн Super Intelligence Team гэж юу нь бол гаргасан. Тэгээд химэл оюухантай холбоотойгоор general одоо хүн шиг сэтгэдэг ийм мундаг химэл оюуханыг хийхийн төлөө зорддог баг гаргасан гэж ойлгож байна. Тэгээд энэ маань маш олон компаниудаас мундаг инженеруудыг булааж авсан гэдэг энэ мэдээллүүдийг гаргаж бол нэлээд зах зээлээр шуурсан. Сарын бараг 10 сая долларын цалин өгөөж гэлөө те. OpenAI, Google, Apple гихчлэн бусад компаниудаас инженерүүд хусаад байгаа мэдээлэл гарсан. Тэгэхээр Meta маань юу вэ гэхээр химэл оюухантай холбоотой өрсөлдөөн дээр бусад компаниудаас нэлээд хоцордсон large language model нь бол гүйцэтгэл муутай гарсан. Тэгээд энэ дээр бол шалтгаануудыг тайлбарлсан бас би нэг блог уншсан. Тэн дээр бол юу ярьж байгаа гэхээр яг энэ дизайнтай large language model-а дизайн хийж байхдаа токентэй холбоотой асуудлуудаа ингээд дизайн хийж байхдаа алдаа гаргацсан. Тэгээд тэн дээр буруу шийдвэрүүд гаргаснасаа болоод айгүй их цаг хугацаа мөнгөөр алдсан энэ гэдэг иймэрдүү яриануд явж илээ. Тэгээд энэ мундаг инженеруудыг авснаар энэ асуудлыг шийдэх тоолоо гэж бодож байна. Тэгээд CapEx буюу химэл оюухантай холбоотой зардлаа бол Meta нэлээд нэмсэн. Тэгээд маш том энэ дата центрүүдийг бол аль хэдийн бариад эхэлсэн. Энэ ажлууд бол явж байгаа. Тэгээд богино хугацааны тулд дотор барихын тулд бүр барилга барихгүйгээр майхан дотор шууд дата центрүүд барьж байгаа ийм ажлууд бол хийгдэж явж байгаа. Тэгээд нэлээд эрчимтэй үдэж байгаа. Тэгээд Treasury Secretary буюу төрийн сангийн нарийн бичиг Scott Bessent бас Америкийн ер нь бол бид нар криптотой холбоотой асуудлаар бол бид нар бол дэлхийд тэргүүлнэ. Тэгээд Америкийн доллар бол блокчейн дээр гарч ирснээрээ тэгээд долларын тэргүүлэгч байр суурь буюу дэлхийн одоо reserve currency гэж ярьдаг хамгийн гол энэ валютын байр суурь бол хадгалахад одоо чухал ажил болно гэдэг иймэрхүү яриануудыг бол ярьсан. Тэгээд Powell-тай холбоотой асуудлууд нэлээх яригдж бас эхэлсэн. Тэгээд энэ сэдвээр дахиад ийш тийш үсрээд байгаа юм шиг санагдаж магадгүй. Тэгээд богино хугацаанд олон сэдв ярьж байгаа учраас Powell-тай холбоотой ямар асуудлууд зах зээл дээр яригдж эхэлсэн бэ гэхээр Powell-ыг хална гэдэг ийм цурхал яриануд эхэлсэн. Тэгээд маркет энтэй холбоотойгоор нэлээд шинжээчнэр бол энэс болоод зах зээл унаа нэтер гэсэн яриануд эхэлж исэн бол Трампыг Powell-ыг бол арайч халахгүй.
хаалх нь бол хэтэрхий хурцтмал үйлдэл болох учраас бол одоохонд бол ямар нэгэн хална гэсэн төлөвлөгөө бол байхгүй. Харин Паул хугацаагаа дуусгаад гарах байх, өөрөө хүслээрээ саналаараа гарах юм бол сайн. Тэгээд бид нар бол дараагийн хоног томилно энэ гэдэг ийм яриаг бол ярьсан. Тэгээд Украинаас тэгээд одоо Тупактай холбоотой ярианаас Украин руу хальж хилжиж ярихад Украин Орос хоёрын дайн үргэлжлээд байгаа. Тэгээд Америкийн хувьд Путин хилцээр хийн эдэр гэж худлаа асуудлыг тойруулаад яг үндэ бол ямар нэгэн ажил гаргасан юм байхгүй, зүгээр амаараа худлаа хуураад одоо юу гэдэг те юмыг нэг нуршуулад байна гэдэг ийм гомдлыг бол Трамп гаргасан. Тэгээд шаардлагатай бол Орос дээр нэмэлт хориг буюу санкцуудыг тавина гэдэг ийм мэдээлэл бол гаргасан. Тэгээд Байдны эцгийн газрын үед тавьж исэн санкцууд Трампийн үед тавьж байгаа санкцуудын тэр юугаар ялгаатай байгаа гэхээр Байдны хувьд санкц тавьчаад тэрийг үнэхээр мөрдөж гин үгүй юу гэдэг тэр ерөөсө шалгалт явуулаагүй, дахиж арга хэмжээ бол аваагүй. Трампийн хувьд л хийгээд явж байгаа. Юугаараа тэр мэн харагдсан бэ гэхээр хятадтай эхний байдлаар худалдааны хилцээр хийлээ гэсний дараа хятад тохирсон хилцээрд хүрэхгүй байнгут буцаагаад бодлогын хүү гэж балгах чинь галийн татварыг дахиж нэмэх, хятад дээр дахиж нэмэлт хоригууд тавих гэх мэтлэн иймэрхүү арга хэмжээнүүдийг аваад дахиж ерөнхийдөө бол уулзалтууд хийгээд явж байгаа. Тэгэхээр юу вэ гэхээр Байдны эцгийн газрын үед Орос, Хятад, Иран энэ төр маань бол Америкийг худлаа хамлалт өгчөөд тэгээд яг үйлдэл дээрээ тэрийг бол мөрдөхгүй байсныг бол Трампын эцгийн газрын үед бол өөрчлөгдөж байгаа. Тэгээд энэ дээр бол том шахалтуудыг хийж байгаа. Тэгээд Иран болон Орос дээр хийгээд байгаа энэ том шахалтууд маань юу вэ гэхээр одоо жишээ нь Иранаас хамгийн их газрын тос авдаг орнууд маань юу вэ гэхээр Хятад, энэтхэг бол Оросоос их газрын тос авдаг гэж байгаа. Ираны нийт газрын тосны экспортын бараг 80 илүү 90% Хятад авдаг гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт Трампын эцгийн газраас юу яриад байгаа гэхээр Иранаас үргэлжлүүлэн та нар ингэж газрын тос авах юм бол та нар дээр галийн татварыг чинь тэд олгож нэмнэгээд ерөнхийдөө бол энэ галийн татварыг олон улсын хилцээрт одоо ашигладаг зэвсэг болгож юу нь бол ашиглаад байгаа ийм ажил бол харагдаад байна. За тэгээд энэ 2 цагийн өмнө гарсан мэдээ. Тэгээд тэгэхээр энэ бичлэг за нэг 2 цагийн дараа орлоо гэдэг юм бол та хэдийг үзэж яхад бол 4 цагийн өмнө гарсан мэдээлэл гэсэн үг. August 1st буюу 8 сарын 1-ээс өмнө худалдааны хилцээр төрж чадахгүй бол гадаад орнууд дээр худалдаа хийдэг орнууд дээрээ галийн татвар маань буцаад Liberation Day буюу 4 сар зарлж исэн өндөр хэмжээр буцаж ирнэ. Буюу Scott Bessent бол boomerang хийгээд ирнэ гэж яриад ирснараа өснө гэдэг мэдээллийг бол гаргаж ирсэн. Тэгээд өслөө гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд энэ хүү мэдээлэл маань юу байсан бэхээр тоонууд маань юу байсан бэ гэхээр Тайван дээр 20% галийн татвар, Швейцар дээр 39%, Турк дээр 15%, Венесуэл дээр 15%, Вьетнам дээр 20%, Камбодиаг одоо Монголын үгтэй Камбож 19% гэдэг ийм мэдээллүүдийг бол гаргасан. Тэгээд маркетинг тухайд бол одоо жоохон correction буюу уналт орж ирэхэд бол нэлээд тохиромжтой болцсон, нэлээд ханж байгаа үе рүү бол ирж гинэ гэж бол харж байгаа. Тэгээд S&P 500-ийг SPX индексийн хэмжээгээр харах юм бол 6400, 6500 дээр дараагийн том resistance-үүд байгаа. Тэгээд 6400 дээрээ ирснээр эхний байдлаар бол зах зээлийг шортлж эхлэх тохиромжтой гэж бол мүлжүүртэй болон дээр бол ерөнхийдөө бид нар үзэж байгаа. Тэгээд энийг бол хуваалцсан өнөөдөр хэд хэдэн шортуудыг бид нар нээсэн байгаа. 2000 тэр нэг iPhone харагдаж байгааз дэлгдэг. Samsung хэрэглэдэг улсууд бол энийг сайн мэдж байгаа. Samsung дээр дэлгдэг ийм утаснууд айл хэдийн гаргацсан хүмүүс хэрэглэд явж байгаа бол харагддаг. Тэгээд Apple-ийн хувьд одоо л ерөнхийдөө бол ийм дэлгдэг гар утас гаргаж байгаа юм байна. Тэгээд энэ маань гэхдээ энэ жил биш, дараа жилийн 9 сард буюу 2026 оны 9 сард энэ дэлгдэг iPhone маань зах зээл дээр гараад эхний ханш маань бол $2000 гарах юм байна гэдэг ийм мэдээллийг бол гаргасан. Тэгээд одоогийн байдлаар бол $100 тэрбум галийн татвараар орлого болгож хурааж авсан гэдэг ийм мэдээллийг бас Scott Bessent-аас оруулсан байна. Яг тийгээд Японтай айгүй том хилцээр хийсэн. Японтай ямар том хилцээр хийсэн бэ гэхээр Японоос Трампын хүссэн төрлийн хөрөнгө оруулалт руу $500 тэрбум хөрөнгө оруулалт хийгээд
Америкээс Япон руу орж байгаа бараанууд ямар ч гайлын дотор байхгүй. Тэгснээ Японоос Америк руу орж ирж байгаа бараанууд болохоор 15% гайлын дотор төлнө гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд энэ хүү хилцээр маань маш амжилттай болсон. Хэвлэл мэдээллийг ингээд сонсох юм бол юу вэ гэхээр хэрвээ Байдны засгийн газар үед иймэрхүү хилцээрүүд хийгээд явж байсан бол хүмүүс Байдныг бүр магтааж шүтээд бөө юм болох байсан бол Трампыг болонгууд нь муулаад нэг л их төвийг байрдаг усуд бол болж яриад идэг. Яг үнэн бодит байдал бол Трамп бол үнэхээр гайхалтай ажил хийж байгаа. Тэгээд Америк орныг бол үнэхээр Америк эрх ашигыг бол дэлхийд даяар бол хамгаалж явж байгаа юм мундаг ерөнхийлөгч байгаа. Тэгээд Трампыг бол ганцхан бидний үед гэлтгөө бидний өөр хүүхдүүдийн үед ч гэсэн яригдах байсан юм мундаг ерөнхийлөгч бол гэж боддог. Тэгээд Японтой хилцээр хийсэн, Европын холбоотой бас төстэй хилцээр хийсэн заяа. 600 тэрбум долларыг Трампын хүссэн хөрөнгө оруулалт руу хийхээр болж байгаа. Тэгээд бас гайлын татварыг Европоос орж иж байгаа бараан дээр төлнө, Америкаас орж иж байгаа бараанууд бол татвар төлөхгүй. Тэгээд Америк машин болон бусад бүтээгдэхүүнүүдийг Европ руу зарна. Дээрээс нь Австрали руу Америк биф буюу үхрийн мах борлуулна гихчлэн иймэрдүү хилцээрүүдийг бол хийсэн. За Tulsi Gabbard ямар төрлийн файлуудыг ил болгосон бэ гэхээр 2016 оны сонгуулийн үеэр Оросууд Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж одоо нэлээд олон айдс буюу зарууд одоо худалдаж аваад Facebook энэ төр гихчлэн ийм сошиал медиануудаар сурчлагаанууд бол тавиад Трампыг дэмжиж Хиллериг бол одоо ялагдахад хүргэсэн энэ төр гэдэг иймэрдүү яриануудыг бол хийсэн. Тэгээд энэ бол үний юм а гэж маш олон CIA-д ажилладаг улсууд гарч ирж бүр мэдээлэлүүд хийж гарын үсэг зурж мураад исэн баха. Та харах юм бол нэг тийм байгаа. Айгүй олон CIA эйжентүүд үнэн гэлээ энэ гэдэг. Тэгээ энэ маань бүгдээрээ мэдээж худлаа болж таарсан. Тэгээд худлаа байгаа зогсохгүй Обамагийн зохиосон координат хийж зохион байгуулсан төрийн эргэлт хийх оролдлого байсан байна гэдэг ийм нэлээд ноцтой юмнуудыг бол яриад байгаа. Тэгээд би нэг Обама дуртай биш. Гэхдээ нөгөө талдаа зах зээлд нөлөөлөх үз чухал мэдээ биш гэж үзэж байгаа учраас миний хувьд бол нэг тэгж сүртэй сонирхож бол ухаж түнхсэнгүү. Гэхдээ нэг иймэрхүү ярианууд бол яригадаад байгаа гэдгийг бол хүмүүст дуулахад бол хүмүүст бол таалагч магадгүй. Трампын хувьд үйл хөдлөлтийн зах зээл дээр сүүлийн үед аягүй анхаарал хандуулдаг. Тэгээд Америкт үйл хөдлөлтийн зах зээл дээр уналт орж ирэх магадлал өндөр байж болохыг захыг харуулах иймэрдүү дата статистикууд багаар гараад байгааг бол бид нар мэдж байгаа. Ягаад тэгэхээр Texas, Florida гэх мужууд дээр бол үйл хөдлөлтийн хайшуул айл хэдийн унаад эхэлсэн байхгүй. Тэгээд энэ маань өөрөө бүх мужуудаар дамжсан том уналт болох үгүй юу гэдэг маань сонирхолтой асуулт. Тэгээд Трампын хувьд бол үйл хөдлөлтийн capital gain tax буюу одоо чинь юу гэдэг 100 мянгаар авсан байраа 150 мянгаар зарах юм бол 50 мянган долларын ашиг хийж байгаа учраас 50 мянгаас татвар төлнө гэсэн ойлголт тахгүй capital gain гэдэг маань. Тэр энэхүү татварыг байхгүй болгоод одоо сонирхолтой байгаа энэ гэсэн иймэрдүү мэдээлүүд бас гарсан. Тэгээд энэ маань цаашдаа ямар байх юм бүүмэд. Гэхдээ энэ бол бас анхаарал хандуулах зүйлүүд нэг. Тэгээд мэдээж үйл хөдлөлтийн зах зээлийг дэмжихийн тулд бодлогын хөв бууруулах цаашдаа 10 жил явах хугацаатай бондын хөв бууруулах сонирхол маш өндөр байгаа. Ерөнхийлөгчийн хувьд бол Scott Bessent тэр ч гэсэн юм байгаа. Тэгээд эх оны 5 сард Паул солигдно гэж үзэх юм бол Паул солигдсны дараа бодлогын хөв бол буурна гэж ойлгож болно. Миний бодлоор 5 сард Паулыг солигдохоос өмнө Паулыг солигдно гэдэг хүлээлт минь өөрөө зах зээл дээр ханшинд орж ирээд урт хугацааны засгийн газрын бондын хөв бол унаад бондын ханшуул өснө гэдэг нэг ийм таамаг бол надад байгаа. Гэхдээ мэдэхгүй байна. Би өнгөрсөн хугацаанд бол бондуудыг арилжаараа дандаа алдагдaltaй арилжаад байсан учраас бондон дээр нэлээд хашир болоод байгаа. Гэхдээ ямар ч байсан иймэрдүү бодол байгаа. Гэхдээ яг сайн арилжаа болох уу бол мэдэхгүй байна. За full expensing гэж нэг юм ойлголт байгаа. Тэгэхээр capital expenditure буюу одоо бизнесүүд жишээ нь дата центрүүд барьж гин, химэл оюун ухаантай холбоотой зөндөө олон график картууд аваад зөндөө хөрөнгө оруулалт хийгээд өөрсдийн гэсэн on-site power generation буюу цахилгаан гаднаас худалдаж авах биш өөрсдийнхөө жижигхэн хэмжээний цахилгаан станцыг бариад тэрүүгээрээ дата центрийг ажилуулад явдаг ийм том бүтээн байгуулалтын ажлуудыг хийгээд байгаа гэсэн. Тэгэхээр энэхүү бүтээн байгуулалтын ажлуудыг хийхэд энэхүү зардлыг full expense хийх буюу шууд бүх зардлуудаа тухайн жилдээ хасаад татвар төлөх орлогоо бууруулах боломжтой болж байгаа. Тэгээд энэ маань энэ технологийн компаниуд дээр тэр тусмаа
Neo Cloud, дээрэс нь том одоо cloud бизнесүүд болох Hyper Cloud гэж ярьдаг. AWS, Azure, тэгээ Google Cloud гэх мэтлийн бизнесүүд дээр бол нэлээд чухал мэдээ болоод байгаа. Ягаад тэгэхээр энэ гаргаж байгаа олон тэрбум долларын зардлуудаа бүгдээр ингийн тухайн жилдээ хассанараа татварын ерөнхийдөө бол төлөх татварын өрөө бол маш ихээр бууруулах юм боломж олгож байгаа маа. Тэгээд цагаан ордноос болон Трампаас ямар мэдээлэл гаргасан бэ гэхээр AI Action Plan гэдэг зүйл гаргасан. Тэгээд энэтэй холбоотойгоор юу хийж байгаа гэхээр хиймэл оюун ухаантай холбоотойгоор Америкийг бол дэлхийд тэргүүлэгч байр суурийг хадгалах. Тэгээд цаашдаа бол хятадтай бол өрсөлдөж энэ дэр үнэлэхүй ялагч болох. Тэгээд дотооддоо хиймэл оюун ухааны хэрэглээ зогсохгүй энийг хиймэл оюун ухаантай холбоотой дата центр барьж байгаа ажлуудын зөвшөөрлүүдийг түргэсгэх, дээрэс нь гадаадын орнуудыг Америкийн компаниудын гаргасан хиймэл оюун ухаантай холбоотой үйлчлэгнүүдийг хэрэглэхийг ерөнхийдөө бол одоо өгшүүлэх энэ гэдэг иймэрдүү зорилготой мэдээллүүдийг гаргасан. Дээрээс нь бас нэг сонирхолтой юм нь юу гэхээр vogue биш байх буюу ямар нэгэн улс төрсөн, улс төрийн тодорхой нам бүлэглэлийг илүү дэмжсэн, ямар нэгэн үзэл сурталыг одоо илүү дээгүүр тавьсан, ямар нэгэн шашны одоо бүлэг одоо хүмүүсийг жишээ нь гадуурхсан энэ төр гэсэн иймэрдүү нэг талыг баримтлсан мэдээ одоо хандлага байхгүй тийм хиймэл оюун ухааныг хөгжүүлэх шаардлагатай гэдэг ийм шаардлагуудыг бас тавьсан байна. Тэгээд энэ бас нэлээд чухал мэдээ болсон. Тэгээд хиймэл оюун ухаантай холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд төр бол энэ бол буулш мэдээ болсон гэж ойлгож байна. Тэгээд Google болон Meta маань өөр орлогын тайлан гаргахдаа хиймэл оюун ухаантай холбоотой гаргаж байгаа зардал маань дахиад энэ 2025 онд санснаас илүү өсөлттэй байх болно гэдэг мэдээллийг гаргаснаар хиймэл оюун ухаантай холбоотой infrastructure буюу одоо энэ дата центертэй холбоотой хувьцаанууд бол аюу хүчтэй өссөн. Тэгээд SMCI, VRT, CRDO гэх мэтлийн компаниудын Celestia, CLS энэ гэдэг иймэрдүү хувьцаануудад бүгд аюу хүчтэй өссөн байгаа. Тэгэхээр тэр бол тийм хөтөлбөрнүүд бол гарсан. Тэгээд энийг бас бид нар мүлжүүртэй буулан дээр бол ерөнхийдөө ажиглаж бол харж исэн зүйлүүд бол байгаа. Тэгээд хиймэл оюун ухаан дээр гихтээ заяа анхаарах юм нөхөрөө. За яг хаа одоогийн байдлаар бол ингээд мэдээж дата центрүүд аягүй ихээр барьж байна. Competition буюу тооцоол нэлийн хомс байгааг бол OpenAI, Claude энэ гэдэг энэ компаниудын хиймэл оюун ухааны хэрэглээ болон хүмүүст өгж байгаа хариултын хурд энэ төргийг харах юм бол хомс байгааг бол хараад байгаа юм байна л да, ер нь шинжлэх юм бол. Гэхдээ энэ жил миний бодлоор энэ жилийн төгсгөлөөс ихсүүлээд ерөнхийдөө бол хиймэл оюун ухаантай холбоотой арилжаан дээр бол нэлээд болгоомжтой байх хэрэгтэй. Ямар хувьцаанууд авах уу, юун дээр нь орох уу, юун дээр нь гарах уу гэдгээ нэлээд бодож хийхгүй бол энэ маань нэлээд хөөсрөөд бүх одоо юу гэдгийг хөрөнгө оруулалтын маань ихэнх маань өөр хиймэл оюун ухаантай холбоотой арилжаанууд болчих юм бол нэлээд эрсдэлтэй тийм нөхцөл байдал руу орох болоо гэж бол би бодоод байгаа. Гэхдээ зүгээр л бодол. Яг одоогийн байдлаар бол нэг тийм амар хамааралтай биш. Ямар ч байсан гол санаа нь юу гэхээр diversify хийх буюу олон төрлийн сэдвүүдэд ерөнхийдөө бол хөрөнгө оруулалт хийгээд явах нь бол чухал. Ганцхан AI гэлтгөө. Одоо ярьж штэ Америкийн жишээ нь үйлдвэрлэл хөгжиж байгаа учраас reindustrialization буюу одоо дахиад энэ industrial base маань өөрөө Америкт бий болоод ажил төр маань Америкт эргэж хөгжөөд ажил төрийн дараагийн хувьсгал маягийн болох юм бол ямар төрлийн хувьцаанууд өсөх вэ гэдэг дээр чинь анхаарал хандуулах шаардлагатай байгаа байхгүй. Сүүл жишээ нь сонирхол татсан төсөл гэх юм бол Oracle гэдэг компани, Bloom Energy гэдэг энэ компанитай хамтрахаар болсон байгаа байхгүй. Тэгээд энэ компани юугаар аягүй сонирхолтой гэхээр энийг дөрвөлжээнүүд байгаа. Энэ болохоор fuel cell гэдэг юм байгаа байхгүй. Тэгээд энэ fuel cell маань юу вэ гэхээр байгалийн хийг ямар ч шатаалт байхгүйгээр химийн процессор ашиглаад маш өндөр одоо efficiency буюу тогны алдагдал багтаагаар 60-70% одоо өндөр хэрэглээтэйгээр энийг эрчим хүч болгож хувиргадаг ийм технологитой компани байгаа байхгүй. Тэгээд энэ компани технологи надаас нэлээд таалагдсан, нэлээд анхаарал татсан. За яагаад гэвэл бүх компани энийг хэрэглэх байгаа юм бэ гэхээр initial capital expenditure буюу анхны хөрөнгө оруулалт маань нэлээд өндөр. Тэгээд яг анхныхаа хөрөнгө оруулалтыг хийгээд явчих юм бол уул нь нөгөө нэгж одоо хэмжээнээс гаргаж байгаа тогны хэмжээ маань
өөр төрлийн газын цахилгаан станц эсвэл одоо юу гэдэг нь нүүрсний цахилгаан станц гэдэг юм ийм төрлийн станцуудыг бодвол илүү өндөр өгөөжтэй өндөр ашигтай байгаа байхгүй. Тэгээд хэрвээ байгалийн хийн ханш дотоодын ханш нэлийн хүчтэй өсчих юм бол энэ маань уламжлалт ерөнхийдөө технологиудаас ч илүү хамаагүй хямдхан ийм хөлбөр болох боломжтой ийм технологи байгаа юм байна. Тэгээд энэ чинь айгүй сонирхолтой санагдсан. Гэх мэтлээ иймэрдүү юмнууд л бол мөлжөртэй болон бас бид нар бол ярилцаад бас багаар ерөнхийдөө бол аваад бас явж байгаа. Трампын хувьд татврын одоо IRS гэдэг маань монголоор бол татврын алба байхгүй. Тэгээд татврын албанаас 26 мянган ажилтныг эйжентийг халлаа гэдэг юм мэдээлэл гарсан. Тэгээд энэ маань энэ олон төрлийн ажил хийдэг улсуудын 27, 26, 25% нь гэдэг ингээд бага олон хүмүүс бол ажлаас халагдсан гэдэг юм мэдээлэл гарсан. Тэгээд энэ маань юу харуулж байгаа гэхээр төрөөг илүү жижигхэн болгох, хүмүүст ерөнхийдөө жирийн хэрэгц дээр очиж байгаа, бизнес эрхлэгчдэд очиж байгаа дарамтыг бууруулах юм чухал ажил болж байна гэж бол би бол харж байгаа. За Трамп заяа нөгөө Төв банкны Паултай холбоотойгоор ямар шоу нөгөө яриануд яваадсан бэ гэхээр Паул Төв банкны Washington DC дэх барилгад өргөтгөл хийж байгаа юм. Тэгээд энэ хүү өргөтгөл хийж байгаа засварын ажил маань 2.5 тэрбум доллараар явна гэж хэлсэн бол бүр тэр 2.5 тэрбум доллароос ч хитрээд 3.1 тэрбум доллар хийх тэр болсон юм байна л да. Тэгээ энд нэг ямар нэгэн завхрал болсон байна уу, мөнгө эдэлт явсан байна уу гэдгийг бол шалгах хэрэгтэй. Паул бол одоо ажилласаа гарах хэрэгтэй гэдэг ийм улс төрийн шахалтууд бол явж эхэлсэн баггүй. Тэгээд энийг бол мэдээгээр аягүй их ярилцсан. Тэгээд Паул Трампын хувьд бол мэдээж Трампын хамгийн сайн мэддэг сэдвүүдийн нэг бол мэдээж барилга. Тэгэхээр Төв банкны энэ засварын ажлыг очиж харангаа Паулыг жоохон дарамтлах гад манай хүн бол очсон. Тэгээд энэ уулзалт бас энэ бас их сонирхолтой уулзалт болсон. Тэгээд Паулын нэстийн барилгын нөгөө юм алгаан төр өмссөн. Helmet өмссөн тэр Трамптай зогсоод ингээд яриа өгж байгаа бичлэг таад харж байна. Тэгээд өргөтгөл хийгээд 3.1 тэрбум гэдэг маань айгүй өндөр сонсогдоод байгаа байхгүй. Тэгээд яхахгүй л өндөр юм билээ. Жишээ нь би ямар жишээ оруулсан бэ гэхээр манай Чикагогийн даунтаунд голын ирэг дээр одоо энэ нуураас ингэж ус тутгаж байгаа гол байгаа шүү дээ. Чикагогийн ингээд даунтауны голоор явж байгаа энэ гол. Энэ голын ирэг дээр сүүл саяхан баригдсан өндөр гой байшингуудын нэг нь юу вэ гэхээр энэ Bank of America-гийн tower байдаг байхгүй. Тэгээд энэ Bank of America-гийн шилэн энэ том tower маань гэхэд 700 сая долларт багтсан юм. Тэр энэхүү том tower маань 700 сая долларт багтаад байгаа чинь яхлаарэ Төв банкны зүгээр шинээр байшин барьж байгаа чинь өргөтгөл хийгээд байгаа шүү дээ. Тэгээд хийж байгаа өргөтгөл маань өөрөө 3.1 тэрбум доллар болдیں۔ Гэдэг маань бол үнэхээр хачирхалтай. Тэгээд энэ дээр бол шалгалт хийнэ гэж бол ярьсан. За Украин руу шатэ нэмэлт зэвсэг явуулна гэдэг бол мэдээлэлд гарсан. Тэгээд Трампын хувьд айгуу гайхалтай хэлцээр хийсэн нь юу вэ гэхээр Украин руу Америк өргөжлүүлэн зэвсэг явуулна. Гэхдээ үнгүй зэвсэг өгөхгүй. Украин руу явуулж байгаа зэвсгийг Европын холбоо төлбөрийн төлнө гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгээд Европын холбооны хувьд бас Украин руу явуулж байгаа мөнгөө бол бууруулна. Тэгээд Зеленскийгийн засгийн газрын одоо corruption буюу одоо хэл хахуул одоо энэ завхрал ихсэнтэй холбоотойгоор бол одоо явуулах мөнгөө бууруулна гэдэг ийм мэдээлэл бас гарсан юм байна. Тэгээд энэ нөгөө энэ баруун талд болохоор Австрали руу үхрийн мах явуулахтай болсон холбоотой мэдээлэл энд бол яригдж байна. Европын холбоотой хийгдсэн хэлцээр маань энд яригдж байна. Энд юу вэ гэхээр Трампын хүссэн хөрөнгө оруулалтанд 600 тэрбум доллар хөрөнгө оруулалт хийн заяа. Тэгээд энэ 600 тэрбум долларын хөрөнгө оруулалт маань Европын мөнгө болохгүй зүгээр Америкт баг бэлгэлж байгаа мөнгө байхгүй. Тэгээд Америкт бид ингээд худалдааны хэлцээр хийя өнгөрсөн хугацаанд одоо та нарыг одоо бүгдснийхөө төлөө бид нэр уучлалт хүсээд энэ хүм мөнгийг өгье гэдэг ийм хэлцээр хийж байна гэсэн. Дээрэс нь Америкаас 700 тэрбум долларын эрчим хүчний бүтээгдэхүүн худалдаж авна гэсэн. Тэгээд энийг бол миний бодлоор хөвчлэн LNG яригдж байгаа баг. Тэгэхээр liquefied natural gas буюу байгалийн хий худалдаж авна гэдэг энэ хэлцээр бол явж байгаа. Дээрэс нь open markets to US буюу Америк бараа бүтээгдэхүүнүүдийг одоо асуудалгүйгээр Европын холбоороор борлуулдаг, одоо орж ирж борлуулдаг юм болгож байна гэдэг ийм яриа яригдсан байгаа. Тэгээд Солонгостой South Korea өмнөд Солонгостой бас төстэй хэлцээр хийсэн. Өмнөд Солонгос 350 тэрбум доллар өгөөд Америк бараанууд Солонгос руу татваргүй ороод Солонгос бараанууд Америк руу 15% татвартай орж болсон. Тэгээд энэ хөө
худалдааны дайм маань өөрөө маркет бол нэлээд bearish мэдээлэл болох нэ гэж бол зах зээл бол нэлээд шинжээчнэр бол ярьж ирсэн. Тэгээд мүлжүүртэй болноор бол бид нар хизээч тэгж бодож байгаагүй. Тэгээд мүлжүүртэй болно бид нар бол зүг бодож ирсэн байж таарж байгаа. Энэ маань юу вэ гэхээр Америкт бол буулж зүйл болно. Трамп бол амжилттай сайн хэлцээрүүдийг хийнэ гэж бол миний хувьд бол үзэж ирсэн. Тэгээд 4 сард гарч байгаа мэдээллүүд маань энд ингээ хамгийн муу мэдээ маань ерөнхийдөө болоод өнгөрчлөө. Одоо бол цаашдаа бол ингээд хэлцээрүүд маань амжилттай хийгдээд ерөнхийдөө бол тоонууд маань гараад ирэхээр эдгээр маань харин ч зах зээлийг өсгөх мэдээлүүд болно гэж миний хувьд бол үзэж ирсэн. Яхахгүй тийм байж таарч байна. Маркет мэдээж хүчтэй өссөн. Тэгээд all time high хийгээд нэлийн хүчтэй өсөд явж байгаа. Тэгээд яг одоогийн байдлаар бол маркет маань 640 буюу дараагийн том resistance дээр ирсэн байгаа. Тэгээд 640-ийг хэрвээ давж чадах юм бол 650 дээр том resistance байгаа. Тэгээд 8 сарын 1 буюу маргааш маркет юун дээрээс жоох хайгаад байгаа. Хэрэг нөгөө 8 сарын 1 маань худалдааны хилцээрийг дуусгах ёстой дедлайн болгож одоо зөндөө олон орнуудад ерөнхийдөө бол анхаарал өгсөн өдөр байхгүй. Дедлайн гэдэг нь юу вэ гэхээр эцсийн өдөр гэсэн. Одоо чинь гэрийн даалгавраа 7 хоногийн дотор хийх ёстой гэх юм бол 7 хоног мань өөрөө дедлайн гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр 640 гэдэг левел дээрээс миний бодлоор бол маркет унах боломжтой. Илүү өндөр магадaltaйгаар ерөнхийдөө бол маркет нэлээд завсар авах унах магадaltaй ханш маань хаана вэ гэхээр 650 байгаа. Тэгэхээр 8 сарын 15-наас өмнө магадгүй маркет 650 дээр ирэх юм бол 8 сарын төгсгөл маань жоохон уналттай байх юм болов гэдэг ийм хүлээлт бол байгаа. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар бол бид нэр Meta, SPY, QQQ гэх мэтлэн хөрөнгө оруулалтууд дээр put option-ууд бол авсан байгаа даа. Тэгээ SPY гэдэг нь юу гэхээр S&P 500-ийн ETF, QQQ гэдэг нь Nasdaq-ийн ETF, тэгээ Meta гэдэг нь мэдээж Facebook-ийн хувьцааг бол ярьж байгаа. Тэгээд Meta дээр бид нар буулж байсан. Сүүлд бидний санд болсон арилжаанууд маш амжилттай болсон. Тэгээд яг хуу сайн нийтлийн хүчтэй өссөн учраас буулж байсан позишнуудаа хаагаад зүгээр жижигхэн bearish position нээж үдцсэн байгаа даа. Тэгээд маркет хэрэг унах юм бол дагаад унах гэдэг ийм бодолтойгоор тэрнээс бусдаар бол одоо жишээ нь Meta дээр том тийм bearish signal энэ төр харсан зүйл бол байхгүй байгаа даа. За seasonality гэдэг ойлголт байдаг. Энэ маань юу гэхээр маркетинг удирдлын шинж чанар буюу жилийн 12 сард ерөнхийдөө маркет айл сарууд дээр өсөлттэй байдیں, айл сарууд дээр муу байдیں гэдгийг харуулдаг дата ба. Тэгээд маркет ерөнхийдөө хамгийн уналттай байдаг сар маань юу гэдэг вэ гэхээр 9 сар байдаг. Тэгээд 8 сар маань бол бага зэрэг уналттай буюу сүүлийн 10 жил дунджаар 0.2% уналттай байсан юм үзүүлэлттэй байд юм байна. Тэгээд харах юм бол энэ зургаас харах юм бол юу гэхээр 8 сарын эхнээс ерөнхийдөө 8 сар гарангууд маркет жоохон унж эхлээд 8 сарын 20 хүртэл унаад 20-оос жишээ нь буцаад сэргээд тэгээ 9 сард болохоор 9 сарын дунд хүртэл маркет өсөж байгаа дараад нь ундаг ийм дундаж үзүүлэлт байгаад байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ энийг даах юм бол 8 сар маань одоо бол 8 сар маргааш ингээд гарч байгаа учраас маргаашнаас эхлүүлээд зах зээл маань жоохон уналттай байх юм магадaltaй байгаа. За хугацаан дээр хэдүүлээ богинохоо юмнууд ярих юм бол Sydney Sweeney гээд алдартай жүжигчин байдаг юм байна. Би тэгтээ киног нь бол үзэж байгаагүй. Хэд ерөнхийдөө бол хүн олонний танил кинон дээр тоглосон жүжигчин юм байна л та. Тэгээд энэ хүү жүжигчин маань American Eagle гэдэг энэ джинсний брендийн сурчлагын тоглоод тэгсэн чинь маркетер нэлээд анхаарал хандуулсан. Тэгээд энэ хүү компани хувьцаа маань ч өссөн. Тэгээд хэвлэл мэдээлэлээр юу гэсэн бэ гэхээр шар хүүхэн тоглууллаа бараг л наач юм гэдэг бала юмнууд ерөнхийдөө бол яриад явсан. Тэгээд энэ дээр надад их сонирхолтой юм онол байгаа даа. Нэгт American Eagle гэдэг нэр нь айгүй гоё. Яагаад тэгэхээр нэрэн дээр нөгөө American гэж байгаа учраас айгүй нэг тийм их оронч нэр юм шиг тийм. Тэгээ Trump хүртэл өөрөө тэгж бас битсэн. Тэгээд Sydney Sweeney буюу одоо хуучин бол ингээд хэдэн жилийн өмнө дандаа нэг тарган хар хүүхэн бала юм ингээд гүзээ мүзэн унжсан шижгийн хүүхнүүд сурчлагын тоглуулад байсан бол одоо ингээд илүү гоё эмхтэй өнийг тоглуулснараа Trump ерөнхийлөгч болсноор зах зээл дээр ер нь бол ийм хүмүүсийн медиа дээр ер нь бол ийм өөрчлөлт орж иж байгаа гэсэн үг. Нэг хэсэг бол одоо woke гэдэг нэг юм яваадсэн шүү дээ. Одоо бараг л чи бараг гомо байвал бараг л жирийн эрэгтэй хүнээс бараг илүү гоё юм шиг те нэг ийм тэнийг юм ерөнхийдөө бол айгүй яриадсан. Тэгэхээр энэ хүү балаа үзэл суртал маань ерөнхийдөө бол багаар буурж байгаа юм. Багч гэж бүр огцон буурж байгаа юм гоё мэдээлэл бол байгаа. Тэгээд энэ талаасаа бол одоо зах зээлийн нэг бол эргээр хүлээж авсан. Нөгөө талдаа энэ компани хувьцаа бол нэлээд унтсан байсан. Дээрээс нь хүмүүс нэг джинс өмсгөө болцсон байсан юм байна л да. Одоо ингээд ажиглах юм бол би ч гэсэн хамгийн сүүл баг 10 жил оюутан өнтер байхдаа л джинс өмсдөг байсан болохоос сүүлд бол нэг джинс өмсгөө болсон. Мэдээж би таргалж маргалаад бас джинс өмсгөр эвгүй байгаадсан байх угаасаа. Тэгэнгүүт сүүлийн үед зах зээл дээр GLP-1 гэдэг юм уугаад хүмүүс аяг их тураад
Тэгээ турчингууд турцсан хүн чинь джинс өмсөх сонирхолтой болдог юм байна л да. Тэгээд энэ бүр статистикаар гарч ирсэн байна. Тэгэхээр GLP-1 уугаад турсан улсууд маань джинс өмсөх магадлал ерөнхийдөө 30 хэдэн хувиар илүү байдаг. Тэгээд илүү эрүүл хооллох магадлал илүү өндөр байдаг. Тэгэхээр энэ Америкт сүүлийн 20 жил анх удаага таргалтын хэмжээ буурсан гэдэг ийм үзүүлэлтүүд бол гарсан байна лээ. Тэгээд тэр статистикийг би энд оруулж амжааг байна. Гэхдээ ямар ч байсан хүмүүс нэг үед бол айгүй их турцсан. Ийм өндөр уугаад турцсан гэсэн үг байхгүй. Тэгээд тэрнтэй холбоотойгоор магадгүй джинс маань эргээд мод болж иж магадгүй. Тэгээд энэ American Eagle маань энэ хэвлэл мэдээлэлээр нэлийн хүмүүсийн анхаарлыг татсантай холбоотойгоор бас энэ хүү компани хувьцаа маань бас гой хөрөнгө оруулалт гэж магадгүй гэж бас надад бас бодогдоод байгаа. Тэгээд ямар ч байсан миний хувьд бол бага зэрэг бол авсан. Тэгээд ажигланаа. Tesla-гийн тайлан гарсан. Tesla-гийн тайлан бол амар муу гарсан. Тэгээд Tesla дээр би яг short орох сонирхолтой байгаа. Гэхдээ яг аль цэгээс орвол илүү өндөр магадлалтай гэдгийг одоогоор бол мэдэхгүй байна. Ямар ч байсан Tesla бол яг энэ robotics-тай холбоотой, autonomous car-тай холбоотой орлогууд бол яг маркетинг зах зээл дээр хүмүүсийн хүлээж авах шиг тэгж хурдан бол орж ирэхгүй. Яг үндсэн үнэхээр мөнгө олдог бизнесмен өөр байна. Цахилгаан машин зарах. Тэгээд нөхөд цахилгаан машин зардаг энэ бизнесмен бол ашиг нэлээд багтай. Уусаас татаас өхөө болчингууд бараг ашиггүй шахуу болох юм магадлал өндөртэй байгаад байгаа харагдаад байгаа. Тэгэхээр тэр утгаараа бол Tesla дээр бол яг худалдаж авахааргүй л харагдаад байна. Надад бол илүү шортлохоор санагдаад байна. Tesla дээр бол тийм Meta-гийн орлого сайн гарсан, Google-ийн сайн гарсан, Apple-ийн сайн өнөөдөр сайн гарсан, Coinbase-ийн хос айгүй сайн гарсан. Coinbase гэхдээ тайлангийн дараа унсан. Энэ маань юу вэ гэхээр тайлангаас өмнө угаас айгүй хүчтэй унсан байсан, өссөн байсан учраас тайлан сайн гарсан ч гэсэн юм бол унж байгаа харагдсан. Тэгэхээр Coinbase-ийг бол авах бол тохиромжтой өдөр байж магадгүй маргааш. За, Трампын медиа компани 2 тэрбум долларын биткойн худалдаж авахар болсон гэж байна. Cathy Wood, Tom Lee-гийн компани болох Ethereum компани болох BMNR, Bitmine ямар юу вэ? Нэртэй компани. Одоо ETH худалдаж аваад байгаа компани байгаа байхгүй юу? Бид нараас нэг мүлжүүртэй болон дээр бас ярьсан. Энэ хүү компани хувьцааг бас 180 сая доллараар худалдаж авлаа гэдэг мэдээлэл гарсан. Энэний дараа дахиад бас худалдаж авсан. За, бараг 400 сая доллар нийт авцсан баха. За, юуны хувьд MicroStrategy-гийн хувьд ганцхан бонд гарах биш айгүй олон төрлийн preferred share-ууд гаргаад мөнгө босгоод байдаг байхгүй. Тэгээ сүүлд дахиад өөр төрлийн preferred share гаргасан. Энэ маань болохоор 9% ногдол ашиг өгдөг STRC гэдэг share гаргасан. Тэгээ $100 нэрэлсэн үнэтэй. Гэхдээ нэрэлсэн үнээсээ 10% дискаунттай буюу $90 гараад мөнгө босгоод тэгээд энүүгээр 2.1 тэрбум доллар ихний байдлаар босоод биткойн худалдаж авах гэдэг мэдээлэл гаргасан. Тэгээ ногдол ашиг нэг сонирхолтой. Ногдол ашигын хэмжээ нь хүснээр өөрчлөгдөж болдог. Хүссэн үед ногдол ашиг өгөхгүй байж болдог. Тэглээгээд заавал ямар нэгэн байдлаар одоо дефолт зарлах шаардлага байхгүй юм өрөөнц механизмтэй хийснээрээ одоо санхүүгийн инженерчил гэдэг зүйлийг бол энэ MicroStrategy гэдэг нөхөр бол нэлийн эзэмшсэн байна гэдгийг бол харуулсан байгаа даа. За, Bitwise-ийн 10 төрлийн крипто индекс фондыг ETF болохыг зөвшөөрсөн. BTC, ETH, XRP, Sol, ADA, Sui, Litecoin, Polkadot, Chainlink, Avalanche гэх мэт төслүүд бол бүгд тэрэ ингээд ETF-тэй болж байгаа. Тэгэхээр криптогийн маш олон ETF-үүд бас гарч байгаа. Тэгээ зөндөө олон компаниуд ETF-ын гараагүйсэн ч гэсэн зөндөө олон компаниуд өөрсдийнхөө баланс шийдэн дээр крипто худалдаж аваад энэ treasury гэдэг ийм механизм үүсгэдэг ийм тренд бас явж байгаа. Тэгээд энэ хүү тренд маань юу болж байна гэхээр нэг төрлийн крипто зах зээлийг уламжлалт зах зээлтэй шууд ингэж нийлүүлж оруулж ирж байгаа ийм үзэгдэл гарч ирж байгаа. Энэ удаагийн bull market-ороод энэс болоод зах зээл нэлээд өсөх бах. Гэхдээ энэний сөрөг тал нь явандаа юу болж таарах вэ гэж би бодоод байгаа гэхээр уламжлалт санхүүгийн зах зээлтэй хамаарал багтай өөрийн гэсэн тустай юм санхүүгийн системийг бий болгоно гэж крипто маань анхны вижн маань байсан бол ийм төрлийн механизмудаас болоод хоорондын холбоо маань илүү нягт болсноороо уламжлалт санхүүгийн зах зээлээс илүү хамаарал өндөртэй болох юм магадтайд надад бол харагдаж байгаа. Гэхдээ ханшин дээр бол богино цаашдаа бол ойр хугацаанд бол нэлээд bullish гэж бол харж байгаа. Зүгээр урт хугацаанд яг нэг философи талаасаа бол жоохон буруу чиглэл рүү аваад иж магадгүй. Гэхдээ харилцаж байгаа улсуудын хувьд энэ дээр санаа зовох шаардлага байхгүй байгаа. PayPal Venmo-тай хамтарч агаад угсаа Venmo чинь PayPal л шүү дээ. 100 төрлийн крипто пейментийг ерөөхдөө хийж болдог болж байгаа. Бүр нэг унгас гэдэг нэртэй Fart Coin-оор хүртэл хүмүүс худалдаа авалт хийх боломжтой болгосон гэдэг ийм мэдээлэл гарсан. Тэгтээ PayPal орлогын тайлан сайн гарсан хэрнээ double beat хийсэн буюу top line bottom line орлого болон
нэг жих хувьцаанд ногдох ашиг 2000 хоёулаа санснаас өндөр гарсан 90-ийн хувьцааны ханшаа унсан. Тэрнээс болоод бид нар PayPal-аас гарсан. Өснө гэж бодож исэн бол өсөөгөө тэгээд заавал PayPal-ыг өсгөхийг хүлээж авахаар өөр ерөнхийдөө хөрөнгө оруулалтын дээр анхаарсан дээр юм болов гэж бол бид нар бодоод PayPal-аас бол гарцсан байгаа. Тэгээд Arthur Hayes биткойныг 250 мянга, Ethereum-ыг 10 мянга хүрж магадгүй гэдэг ийм мэдээлэл бол гаргасан юм байна. Тэгээд ARK Invest Bitmine-ийн хувьцааг хөдөлж авсан гэдэг мэдээлэл маань энд давтагдаад орцсон харагдаж байна. Тэгээд Ondo гэдэг крипто төслийн ETF бас гаргая гэдэг 21 shares гэдэг компаниас файлинг хийсэн гинэ. Coinbase жишээ нь JP Morgan Chase-тэй бас хамтраад хүмүүс JP Morgan Chase-ийн кредит карт ашиглаж байгаад крипто худалдаж авах боломжтой болгоно гихчлэн иймэрдүү хамтралуудыг бас хийх болсноо бас өнөөдөр зарласан байсан. Тэгээд өнөөдрийн вебинар маань энэ хүрээд өндөрлөлөө. Олон сэдв яриад толгойгч нэргүүлсэн бол хүлцэл өчий. Тэгээд хэрэгтэй бас хэрэгтэй байсан гэж найдаж байна. Тэгээд thank you guys, дараагийн дугаараар уулзъя.